За 2025 оны хамгийн мартагдахгүй дурсамж гэх юм бол би Ensuke Star-ийнхаа шагналыг Казахстаны бөгөөд одоо дэлхийн алдарт дучин Димашаас яг гараас нь хүртэж авсан одоо энэ мөчийг бол баг хизээч мартахгүй гэж бодож байна. За энэ одоо гайхалтай мөчийг бүтээлцэхэд бол манай монголчууд маань тэр аяараа дэлхийд даяар одоо амьдарч байгаа бүх монголчууд маань монгол үндэстэн маань одоо мөн бас казакын ард түмэн маань тий Монголын казакууд маань бүгдэнд нь маш их баярлалаа. Энэ бол бидний бүгднгийнх нь амжилт байсан. Тэгээд бүгдээрээ хамтдаа нэгдэж чадсан. Түүнээс гадна бас тэмцээнийг маань шүүгчээр ирсэн Гулфайрус багш маань, Саран Туяагч маань, Гээж маань, ингээ миний хөгжмийг продюс хийсэн хөгжмийн продюсер Минти мөн яг Монгол дууны маань одоо хөгжмийн найруулгад оролцсон Буган хамтлаг гэдэг дууны өвгөн дээр ажилласан Билли Бэй, дууны аян дээр манаас ажилласан Тришна гэх мэтчлэн ингээд маш олон ингээд хамт олон маань байгаа. Тэг бүгдэнд нь маш их баярлалаа. 2025 онд суралцсан зүйл гэх юм бол энэ Орсын Silkway тэмцээн маань бол баг бүтэн их сургууль төгссөн юм шиг одоо маш их зүйлийг суралцсан юм жил байлаа. Одоо энэ тэмцээн маань зөвхөн баг 3 сарын хугацаанд л явагдсан боловч маш их зүйлийг надад заасан, сургасан. Түүнээс гадна би энэ одоо Монголынхаа өв соёлыг улам цаашаа гүнзгийрүүл суралцах юм ёстой юм байна шүү. Одоо ингэж зогсохгүй тий. Би сургуулаа ингэж төгссөн ч гэсэн цаашдаа улам ингэж одоо энэ чинь хязгааргүй юм одоо манай Монголын юм сонгодог урлаг шүү дээ уртын доо маань. Тэгээд энэ урлагийг улам бүр гүнзгий судлах хэрэгтэй юм байна гэдэг юм том хариуцлагыг бас ойлгосон юм жил байлаа.